Сайлчин охины мөрөөдөл. Гита хэмээх залуу охин байж гэнэ. Тэрээр эмээтэйгээ жижиг тосгонд амьдардаг байжээ. Гита хоёр үхрээ сан аж төрдөг байж гэнэ. Өдөр бүр үхэр сан саасан сүгэ вааранд хийж толгой дээрээ барин зэрэгэлдээ хот руу явдаг байж. Өдөржин сүгэ заран явсаар оройн гэртээ ирдэг байжээ. Гита үхрнүүдээ сайн халамжилдаг байв. Үхрэндээ шимт ногоо өгч угааж цэвэрлдэг байв. Эмээ нь Гитад ихэд хайртай байлаа. Харин Гита олон зүйл мөрөөддөг байжээ. Одоо байгаагаасаа илүү чинээлэг болохыг хүсдэг байжээ. Гитагийн мөрөөдлүүд нь түүнийг үргэлж асуудалд оруулдаг ажээ. Гита, үхэр сарвчнаасаа гарчихсан байна. Алга болчих бол яах болж байна? Чи яагаад үхрээ хайхрахгүй байгаа юм бэ? Уучлаарай эмээ. Би мөрөөдөж биш юм бодчихсон. Би чамайг юу бодож байсныг мэдэж байна. Чи үргэлж баян болохыг мөрөөддөг. Мөрөөдөлтөө хүрмээр байгаа бол маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Хий хоосон мөрөөдлөө гэд чи баян болохгүй. Энэ мөрөөдлөөсөө болж чи нэг л өдөр том гарцтай учрах вэ? Гэвч Гита эмээгийнхээ үгийг хайхарсангүй. Тэрээр хий хоосон мөрөөдөхөө болсонгүй. Нэг өдөр Гита сүгэ зарахаар гэрээсээ явах гэж байтал эмээ нь гал тогооноос түүнийг дуудав. Эмээгээ сонсоо охин минь. Өнөөдөр чи сүү зарахаар зах руу явах хэрэггүй. Яагаад тэр үлээ эмээ? Маргааш манай зэрэгэлдээ тосгонд нүсэр хурим найр болно. Тосгоны удирдагч охиныхоо хурим найрыг тэмдэглэнэ. Хөрш зэрэгэлдээ тосгонуудаас нэр хүндтэй чухал хүмүүс хуримд оролцохоор ирнэ. Чи ойлгов уу? Харин том найр болох нэ? Бүх баян хүмүүс тэнд ирэх байх та. Гэхдээ эмээ, бид яагаад цөөгөө зарахгүй гэж тосгоны удирдагч уурлана гэж юу? Үгүй дээ, хайрт бяцхан охин минь. Тосгоны удирдагч эхнэрээ бүхий л төрлийн амттангууд бэлдэхийг хүссэн. Эхнэр нь амттнаа бэлдэхийн тулд том ваартай шин сүү явуулж өгөөч гэж надаас биечлэн гуйсан юм. Бидний зах дээр олдог мөнгнөөс 2 дахин ихийг өгнө гэж тэр амласан. Энэ бол их мөнгө олохын зэрэгцээ, зэрэгэлдээ тосгонуудаа хүндлэгдэх сайхан боломж. 2 дахин ихийг өгнө гинэ. Эмээ. Гой, би маргааш хуриманд явж болох уу? Бидний саасан сүгээр нарийн амттангуудыг хийсэн гэж би хүмүүст хэлнэ гэдгийг амлалээ. Удирдагчийн гэргий намайг зочдтой танилцуулах нь лавтай. Би хамгийн гоё хувцас өмсөд нүүр бардам алхах болно. Бид маш их хөдөлмөрлсөн. Тэд биднийг хүндлэх ёстой. Хүмүүр миний нэрийг мэддэг болно. Хий хоосон мөрөөдөх хэрэггүй. Манай сүү тосгоныхонд ч бүрэн алдаршаагүй байгаа шүү дээ. Тогооч сүг маань үнэртэж ч үзээгүй байгаа. Гэтэл чи амттнууд зочдод маш их таалагдана гэж аль хэдийн итгэж гэж. Энэ охиныг яа даа вэз. Уучлаарай эмээ. Би сүгээ тосгон руу авч явъя да. Маа, энийг ав. Санаж яв. Нэгч тусал сүү газарт унах ёсгүй шүү. Энэ сүү бол бидний өнөөдрийн саасан бүх сүү. Бас замдаа олон удаа цаг алдаж амрах хэрэггүй шүү. Би тосгоны удирдагчид амласан. Сүү цагтаа очихгүй бол мөнгийг 2 нугалж өгөхгүй. Бас бид хуримд оролцох боломжгүй болно гэж мэд. Амлалтандаа хүрч чадахгүй бол тосгоны удирдагчийн царайг би дахин яаж харах болж байна? Санаа бузавдаа эмээ. Би ваартай сүгэ болгоомжтой авч явна. Бид тосгоны удирдагчаас ч баян болохыг та тун удахгүй харах болно. Тосгоны удирдагч зөвхөн биднээс худалдаж авах болно. Миний үгийг санаж яв, Гита. Ойлголоо. Хий хоосон мөрөөдөх хэрэггүй. Баяртай эмээ. Сэрэмжтэй байгаарай. Тосгон хүрэх зам жижиг чулуугаар дүүрэн байлаа. Дөнгөж дэлбэсэн цэцэг жимсний анхлын үнэр Гитад ихэд таалагдав. Бас тэрээр удаан алгасаар залгсан байлаа. Ямар үсгэлэнтэй газар вэ? Гэвч энэ жижиг чулуунууд хөлийг маань өвтгөөд байна. Гэхдээ зүгээр те. Би удахгүй хотод том байшин барих юм чинь. Тэгвэл ингэж их алхах хэрэггүй болно гэсэн үг. Би баян болно. Баян хүмүүс алхдаггүй юм. Гита дуртай дуугаа аялан алхасаар байлаа.
Энэ вар их хүнд юм аа. Зөвхөн би удахгүй өөртөө өхөр тэрэг авчих юм чинь. Бүх хүнд ажлыг миний өмнөөс өхөр хийх болно. Би амархаас өөр зүйл хийхгүй. Баян хүмүүс ийм л байдаг. Гита явн явсаар тосгонд ойртон ирээд байлаа. Хэдхэн бээр яваад л би баян болно. Өнөөдөр авах шагналын мөнгөө юунд хэрэглэдэг юм бэлээ? Ахаад өхөр авах хэрэгтэй юм болов? Үгүй. Би ганцаараа бүх өхрөө сааж саасан сүгэ зах руу авч явж зарах ёстой болно гэсэн үг. Бүр л их ажилтай болно. Дахиад авч болох юм байна, тийм ээ? Шагналын бүх мөнгөөрөө дахиад авах хэрэгтэй юм байна. Тийм олон дахиад хаана байлгах вэ? Жижиг сарвч барьж өгөх хэрэгтэй болох нь ганцаараа сарвч барих гэж үдээ. Маргааш хормон дээр очиод тосгоны удирдагчаас жижиг сарвч барьж өгөхөд минь туслаач гэж гуй байц. Тэглээч эхнэр нь байнга манай сууг худалдаж авч байх юм чинь тэрэнд олон зарц байгаа нь лавтай. Би дахин одоо бүгдийн сарвчантай байлгах болно. Тэд олон өндөг гаргах болно. Өндөгнүүд нь хагарч би бүрч олон дахиатай болох болно. Дараа нь дахиануудаа өндөр үнээр зарна да. Сахиагаа зарж маш их мөнгөтэй болох болно. Тэр мөнгөөрөө өхөр тэрэг худалдаж авна. Өхөр тэрэгэн дээрээ өндөг дахиа ваалтаа сүгэ очиж зах дээр очиж зарна. Би бүрч их мөнгөтэй болж зарц шивгчэнгүүдтэй болно. Тэгээд нэр хүндтэй авахаа болно. Удирдагч ихнэрээс ч нэр хүндтэй болно да. Бас баян ирчүүд надад гэрлэх санал тавина. Гэхдээ би үгүй гэж хэлнэ. Гита мөрөөдөлдөө автан үгүй гэж хэлэхдээ толгоогоо хүчтэй сэгсэрч орхижээ. Тэр үед толгоо дээр нь байсан ваартай сүү газар хүчтэй онов гинэ. Ваар хэдэн хэсэг болж хагарч сүүн газар дасгарав гинэ. Гита газарт суун уйлж эхлэв. Мөрөөдлүүд нь дахиа өндөг өхөр тэрэг нь асгарсан сүү адил замхран алга болов. Үгүй. Би одоо тосгон руу очиж чадхааргүй боллоо. Зарах сүг олчихлоо штэ. Маргааш бол хормонд ч очиж чадахгүй нэ. Эмэд юу гэж хэлнэ? Энэ үед Гитад нэг хоолой сонсогдов. Эмээгийнх нь хоолой сонсогдох нь тэр. Хий хоосон мөрөөдөх хэрэггүй.